нэлээд дэлгэрэнгүй явах гэж ойлгож байгаа. Иргэжил ер нь ямар төлөвлөгөөтэй байгаа вэ? Улсын төсөвт бас тодорхой хэмжээний мөнгө өсгөж суулгах талаараас та төлөвлөсөн байгаа тийм ээ. Тэгэхээр би бол бас нэг юм хийгээгүй ажиллалаа мөнгө гэдэг бас өмчлөлтөө хоёр тас шинэ гишүүний хувьд бас юмаа хийчээ, харуулчээ. Үнэхээр энэ хөтөлбөрөө бас эн чин туршилтын учраас бид нар эхлээд програмаа сайжруулах хэрэгтэй, багш нараа бэлдэх хэрэгтэй. Энэ хөтөлбөр үнэхээр хэрэгтэй гэдгийг харуулъя. Тэгээ бид бол бас засгийн газрын гишүүдээ энэ дээр бас урьж авчиж ажиллаа танилцуулах юм бодолтой байгаа. За иргэний танхимд бас ойрын үед хилцүүлэг хийхээр төлөвлөж байна. За хэвлэл мэдээллийнхэнтэй яриад бид бас энэ чиглийн хилцүүлгүүдийг бас иргэдийн дунд хийх ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээ энэ хөтөлбөр маань бас нэлээд олон танигдаад мэдрэгдээд ирэхээр бол бид дараа жилийн төсөвт бол мэдээж аль хоор их мөнгө суулгахыг бодож байна. Ер нь бол бид энэ хойч ирээдүйнийхээ төлөө одоо мөнгө зарахгүй л энэ маань эргээд биднэрт асар их одоо хохирлыг авчрах, эргээд асар их одоо бэрхшээл, хүндрэлийг одоо бий болох ийм одоо ер нь бол бас аюул нүүрлж байна л да. Тийм учраас энэ дээр бол үнэхээр бид нар бол сайн ажиллах шаардлагатай. Одоо ингээд энэ жилийн үед 3500 хүүхдийг бэлтгэж байна. За 3 одоо шатаар бэлтгэж байна гэж. Үр дүнгийн яаж эргэж тооцох вэ? Энэ хүүхдүүдээс одоо хуучин тогтолцоогоор бол одоо юу гэдэг шалгалт авдаг ч юм уу яах юм гэдэг бас их сонирхолтой. Тэгэхээр үр дүнгийн тухайд яаж харж байгаа, яаж тооцохоор билж байгаа. Одоо ингээд эх жилийн төсөв ярихаар танаас өдөө жишээ гişүүд асуув шин. За энэ ямар ч байсан хэвлэл мэдээлэл хэрэгслээ нийлээ явчлаа. Одоо дэмжиж мөнгө туслаад гэсэн. 3500 хүүхэд хамрагчлаа. Тэгээ үр дүн хаана байна одон тэр гişнэ гэдэг асуун л та. Тэгэхээр бас нэг тэрний тооцох аргачлал байх л ёстой болж таарах гэдэг шиг байна тийм. За үр дүнгийн хувьд гэх юм бол хамгийн нэгдүгээрт яг энэ хөтөлбөрийн дагуу бид нэр давхар судалгааны ажлууд хийгдээд явж байгаа л та. Яг энэ 14-өөс 16 насны те эхний ээлжинд ч те хөр насны хүүхдүүд юм хэрэгцээ юу вэ те. Тэгээд энэ дээр яг энэ хөтөлбөртөө зориулсан бүр яг тийм нэг аргачлалтай тийм сургалтын материал, загвар сургалтын материалуудыг яг бэлдэж гаргахаар бас давхар ажиллаж байгаа. Тэгээд хамгийн эцсийн үр дүн бол ерөөсөө компанид ажлуудаар л дүгнэгдэнэлтэй яг сургууль дээр хэрэгжиж байгаа ажлууд ямар вэ? Мэдээж хэрэгтийн тодорхой хэмжээний өөрчлөлт гарч ирж штэ. Тэгэхээр тэр маань эргээд энэ нэг сургуулиас гарч ирж байгаа 15 хүүхдэн маань энэ 3 шаталтай сургалтандаа хамрагдаад тэр сургууль дээрх үйл ажиллаас бусдад хүүхдэд хэрхэн эргээр нөлөөлж чадсан бэ гэдэг маань өөр үр дүн болж гарч ирнэ л те. Яг юм ингээд тэр нэгдүгээр тэр сурах бичиг те загвар сурах бичиг гарна, хоёрдугаар тэр компанид ажлуудын үр дүнд бол гарна. Энэ үр дүн дээр нэг юм хэлээ. Энэ бол өөр их урт хугацааны үр дүн л дээ. Одоо ингээд өөрөө хүүхдээ хүмүүжүүлж байна те. Тэр бол сарын дараа 2 сарын дараа л мэдрэгдэхгүй. Энэ үр дүн бол 5 жилийн дараа, 10 жилийн дараа, 20 жилийн дараа мэдрэгдэнэ. Гэхдээ хүүхдийн одоо хүмүүжилд энэ мөнгө зарж байгаа мөнгө л хизээч хоосон мөнгө болдгоо л байхгүй юу. Ер нь бол бид бол зөв хүүхдэд нэг хувцас юм уу машин аваад өгчөхөд энэ бол бас ааж мөргөлдүүлждэг ч юм уу ингээд хүмүүсгүй хайждаг ч юм уу үр дүнгөө бас байж болно. Тэр үр дүнг бол хэмжиж болно. Энэ асуудал бол өөрөө үргэлж эерэг үр дүнг авчирдаг. За ялангуяа манайх шиг одоо ийм энэ чиглэлийн мэдлэг боловсрол дутмаг одоо дутуу өгж байгаа тохиолдолд энэ бол зүгээр хүүхдүүд бол цангацсан байгаа байхгүй энэ дээр. Ерөөсөө очиод бүгд энд оролцох гол хичээгээл тэгэл ингээд өөрсдөө харуулах гал хүүхдүүд. Тэгэхээр бид бол өнөөдөр энэ залуу үеийнхаа төлөө энэ хойч үеийнхээ төлөө заа гэж хэлэх юм бол ирээдүйд энэ залуучууд маань бас эх орныхоо төлөө одоо заа гэж хэлэх ийм үе бол ирнэ. Тэгээ бид бол бас гамшигын үед залуучууд одоо яаж хурдан шуурхай хүмүүс туслах уу те одоо настай хүнд юу нь яаж туслах хэвээр юм хамт бид нар бол одоо нэг багаараа нийгмээрээ хамт одоо хөгжиж энэ нийгэм зөв явна гэдэг энэ ойлголтыг бол тэнд алхам тутамд нь олгож байгаа л доо. За баярлалаа. Бидний ярилцах цаг маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр хүүхэд хөгжлийн хөтөлбөр болсон энэ эх орон 36 төслийг бас улсын хурлын гишүүн Одон Туяа Эрдэнэ хоёроос санаачилж за улсын хурлын урлаар энэ удаагийн төсөвт бас нэлээдгүй мөнгийг суулгаж бас энэ хөтөлбөрийн анхны шанг татсан хүмүүс байгаа. Тэгэхээр та бүхний маань залуу хойч үедээ хийж байгаа энэ анхны төсөл маань цаашдаа улам өргөжиж, улам амжилттай залуу хойч үед маань илүү үр дүнгээ өгсөн сайхан хөтөлбөр болж хэрэгжээсэ гэж манай телевизийн хамт олон бас хүсэж байна. Өнөөдөр бидний студид урилгаар хүрэлцэн ирч бас энэ хөтөлбөрийнхаа талаар дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгсөн та хоёртай талархаж байгаагаа илэрхийлье. За. Яа тэгээд манай телевизээс эхлэн гаргадаг ТV зон сэтгүүл Сарнай цэцэг ахын дээр бэлгэлээ.
За үзэгчдээ кофе цай нэвтрүүлгийн энэ хүрээд өндөрлүүлье. Бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Амралтын өдрөө аядахтаа сайхан өнгөрүүлээрэй. Нямгаргийн кофе цай нэвтрүүлгээрээ эргүү уулзъя. Түр баяртай. Баяртай үзэгчдээ. UBS Global телевиз үзүүлж байна. Сайн мэцхан үзэгчдээ та бүхэн бүгдэнд чинь орой минь төргий. Creative Art Entertainment-аас санаачлан бүтээж байгаа 60 секунд нэвтрүүлэг маань өнөөдрийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Духан дээрээ барьсан учраас духан. Анхаар. Уруу даашаа. Явлаа. Би байсан бол арай л чанцх байлаа өгтөөд. Дэлхийн улс орнуудаар таныг аялуулдаг аяллаа тойрог нэвтрүүлэгтээ Цэнхэр дэлгэцээр пүрэв гарагийн 19 цаг 30 минутаас хамтдаа аялцгаая. Ном бол ертөнцийг харах цон. Дугаар бүртээ шилдэг номыг танилцуулж зохиогчтой нь уулзуулдаг номын ертөнц нэвтрүүлэг UBS Global телевизээр. Бид залуус нэвтрүүлэг олон залууст хийж бүтээх урам зоригийг түгээдэг билээ. Нэвтрүүлгийнхээ шин дугаарыг Мегмар гарагт хүлээн аваарай.